Өмнө нь бид нар экосистемээс хүн төрөлхтөнг салгаж ойлгож хүнээс байгалыг хамгаалах хэлбэрт явдаг байсан бол өнөөдөр бид нар хамгааллын зарчмыг экосистем хүн төрөлхтөн нэг юм шүү гэдгийг нэгтгэж тооцож байгаагаараа ач холбогдолтой. Тийм ч учраас бид нар өнөөдөр Монгол улс Улаанбаатар хотод зохион байгуулагдж байгаа Зөвлөлтийн конвенцийн талуудын 17 дугаар баг хуралд иржсэн үүнийг маш олон орнууд нэгдсэн үндэсний байгууллага талаас нэгэн дугаар илэрхийлж байгаа явдалд бас таатай байна. Бид нар ойн тогтвортой менежмент эргэцүүн шин загварыг зайлшгүй боловсруулах нэн шаардлага үүсэт байгаа. Хуулийн гол концепц бол бид нар ерөөсөө л ойн тогтвортой менежмент. Ойн тогтвортой менежмент гэж юу вэ гэдгийг бид нар өөрсдөө маш сайн ойлгох ёстой. Өнөөдөр тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, ойн тухай хуулийг бид нар зэрэгцүүлж явуулж байгаа. Ойн тухай хуулийн дээр хуучин хотын ой буюу хот суурин газрын ногоон байгууламжийн эрх зүй харилцааг нэгтгэж тооцдог байсан бол энэ харилцааг бид нар туссан салгаснараа ойн тухай хуулийн байгалийн ой эсхийг бид нар туссан салгаж ойлгож болно гэсэн. Нөгөө талдаа бид нар зайлшгүй уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаалтай холбоотой харилцаан дээр салгаж тооцох ёстой зүүн шаардлага үүсэж байна. Тэгэхээр бидний хувьд бол энэ биологийн олон янз байдал, нүүрс төрөгчийн дасан зохицлын асуудлууд, орон нутгийн ойролцоо амжиргаатай холбоотой асуудлууд, ойн эдийн засгийн экосистемийн үйлчилгээтэй холбоотой асуудлууд, төлөвлөлт цахим бүртгэл хяналттай холбоотой асуудлуудыг бол нэг хуулийн дор оруулж байгаа гэсэн. Тусдаа бодлого биш, нэг хуулийн зохицуулалт систем гэж харж байгаараа энэ хуулийн төслийн гол онцлог оршиж байгаа.